аврагаас $3,000 төрүүлээд авч ирсэн. Манай ээжийн аав одоо амчин хүн байсан байхгүй улсын. Тэгээд онилж тийм харуулж яаж ч нарийн ширээ тий. Энэ ямар үнэтэй ах вэ? За энийг одоо анх авч явахд бол 10 хэдэн сая байсан билүү Монгол мөнгөөр. Тэ 10 хэдэн сая. Энэ үү? Амжилтаа нэмэх юм бол тэгээд одоо үнэлж баршгүй юм. Тийм шүү дээ, ажил үнэлэгдэхгүй юм. Тий, үнэлэгдэхгүй. Ямарсан манайд бол одоо миний мэдэл багтахаа болчихлээ л та. Одоо бас явах гэж байгаа тэмцээн маань таны хэлдгээс 5 тэрбумын шагналын савтай тэмцээн байгаа. За, спортороо эх орныхоо нэрийг мандуулаарай. Тэгээ хоёрдугаарт тэнд байгаа бүх одоо мөнгөний хувь амаарай. Тэгээ гуравдугаарт гэх юм бол тэр дэлхийн одоо тамирч болоорой гэж. За, баярлалаа. За. Дугаараа юунд итгэгч элит пул клуб. За, үзэгч та бүхэнд энэ өдрийн минь төргий. Гигэ Монгол подкаст эхэлж байна. Тэгээ бид нар өнөөдрийнхөө дугаарыг бас студиэсээ гараад энэ элит гэж энэ бильярд клуб дээр ирээд одоо нэвтрүүлгээ бэлтэж байна. Тэгээ өнөөдөр манай зочин бол бас их онцлогтой зочин байгаа. За, Аз ТV-ийн авраг бильярд, снукер бильярдын. За, Монгол улсын одоо эмэгтэй тамирчдын снукер пул бильярдаар бол чансаагаараа нэг бичигдэж байгаа. Наран туяаг онцолж байна. За, өдрийн минь төргий. За, баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бол тантай бас яг энэ бильярдын спортын талаар юу ярилцъя гэж одоо бодож ирлээ. Яг таны ингээ ярьсадаг үзэхэд бол хүүхэд насндаа яаж хийсэн, хизээнээс бильярд тоглож эхэлсэн гэдэг юм бүх юмаа ингээд ярьцсан юм билээ. Тэгээд тэгэхээр одоо ярьцсан юм дахин дахин яриад яах вэ? Тэгээд арай өөр энэ спорт, тэгээд энэ спортод дагаад өөрөө энэ бизнес юу нь яаж хөгждөг. Тэр талаар илүү ярилцъя гэж одоо бодож ирлээ. Тэгээд юуны түрүүнд хоёулаа хамгийн түрүүнд ярилцлага эхлэхдээ та одоо яг дэлхийн чансаад хэдэд бичигдэж байгаа тийм. Тэндээс ойд. За, ерөнхийдөө 2022 оноос хойш снукерээр одоо дагнаж олон улсын тэмцээнд оролцож явсан. Тэгээд 22 оноос одоо хүртэлх нь 3 жил яг тасралтгүй тэмцээнд оролцож явсан. Тэгээд яг дэлхийн снукерийн бильярдын чансанд бол одоо яг 11-т явж байгаа. Анх ороход бол бараг 100 хэдэд явж ирсэн. Тэгээ 3 жилийн хугацаанд бол 11-т явж байгаа гэдэг бол бас их гайгүй амжилт гэж өөрийгөө бодоод байна. Харин тийм билээ. Нөгөө бильярдын нөгөө чансаа чи ингээд 20-оор нь биччихсэн юм билээ шүү дээ. Эхний 20 тамирчдыг нэрлээ. Тэгээ би бас таны нэрийг харж ирсэн. 11, 12 гэд ингээд дээр дор гараад яваад байсан. Тэгээд яг таны дээр байгаа тамирчид бол одоо тэр Хонконгийн нөгөө хэн билээ? Оны. Тий, тэр хэд ч юм бол та хожижсэн хүмүүс. Тэгэхээр таны дээр гарцсан ингээд явж илээ л дээ. Бараг тэр дээшээ бичигдсэн тамирчид ихийг нь хожижсэн байдгийг байлээ тий. Тий, ерөнхийдөө бол анх гарч ирсэн гэхэд бол ер маш их өрсөлдөөнтэй. Тэгээд гинт гарч ирсэн тамирчин гэж явдаг л да. Миний хувьд болохоор одоо ингээд зарим тамирчид ч одоо ингээд багаас нь ингээд урагшилтын шүү дээ. Миний хувьд болохоор шууд ингээд бүгдийг хожоол ийм зэрэгцэл гарч ирсэн. Тэнгүүд нөгөө олон улсын шүүгчтэй одоо тэр холбооны хүмүүс ч гэсэн амар гайхдаг. Юм гинт тамирчин гараад ирв. Энэ хүний одоо эртгөө оруулж явахгүй яасан ингээд тэгдэж штэ. Энэ дэлхийн чансанд ингээд 11 бичтэй ороод ирэхээр зүгээр яг тэд хүлээж авах нөхцөл байдал ч үт юм уу, хандах ч үт юм уу. Тэс өөр болчт юм байна уу? Тий, ерөнхийдөө болгор нөө ингэдэг байхгүй. Нэг жилийн хугацаанд одоо тэмцээний хуваар гарцсан байгаа ш тий. Тэр тэмцээнүүдэд оролцож иж оноо цуглуулж иж тэр чансаа дээшлдэг байхгүй. А бидний хувьд болохоор одоо Европ руу тэмцээнд явах ч юм уу тэр байдал бол нэг хэсэг бол айгүй хүнд байсан. Яа тэгэхээр зардал мөнгө, боломж болцоо, тэгээ бэлтгэл сургуульд тий хүнд байсан. Одоо бол байдал шал өөр болцсон. Дэмжлэг дээрээс нөгөө ширээ хэрэглэл бүх юм дэлхийн стандарттай болцсон учраас ерөөсөө яг зэрэгцэл үүсгэхэд бол ямар ч асуудалгүй болцсон. Одоо ингэ нэг сайн нэг хятадын нэг эмэгтэй дэлхийн авраг болж штэ. Хятад тамирчин. Тэгээд тухайлбал тэр тамирчинтай та хожиж исэн тий? Тий. Тэр тамирчинтай бол нэг л удаа таарч ирсэн. Тэгээ би хожигдчихсэн. Гэхдээ тэр тамирчны дасгалжуулагч нь хятад одоо хүн байгаа шүү дээ. Тэр дасгалжуулагч намайг харчаад энэ тамирчин айгүй өрмөс тамирчин байна. Айгүй сайн тамирчин байна. Чи манай хятад очивол над дээр бэлтгэл хийлгэж надаар юм заалгаж болно шүү гэдэг жишээ. Тэгэхэд бас айгүй баярлж шүү дээ. Та бол одоо дасгалжуулагчтай шүү дээ тий? Яг бүр өөрийн гэсэн дасгалжуулагч байхгүй. Анхнаасаа бильярдыг бол яг өөрөө сураад явж исэн. Одоо нөө адилхан клубт харьяалагдаг ах нараараа заалгах ч юм уу тий. Тэгж бол явж исэн. Одоо л яг тийм үндсэн
багш дасгалжуулагч гэсэн юм бол байхгүй. Харин тэгэхээр надад их сайн санагдаад. Би тэр нөгөө нэг тамирчдын юу ингээд үзс чинь айгүй олон хүн ингээд дагаа яваад байгаа байхгүй. Тэр тухайн тамирчныг. За дасгалжуулагч нь дагаж чинь. Тэгээ бэлтгэл хангагч нь гэдэг юм нэг хүн ингээд бас дагаад байна. Тэгээд энэ хийдэл хэрэгслийн нэгэ барьцсан нэг хүн ингээд дагаад. Тэгэхээр яг тэмцээнд манахаас жишээлбэл яг хэдүүлээ очиж оролцсон юм бэ? За ерөнхийдөө бол яг Европ руу л их хвчлэн би ганцаараа явдаг. Ганцаараа л явж байгаа. Тий. Заримдаа бол клубийнхээ захиралтай явдаг. Яг тэгэхээр нөгөө хил усны асуудал тэгээд нөгөө очиод байх байрал эднэрээс шалтгаалаад яг ганцаараа бол явж чаддгүй. Сүүлийн үед бол ганцаараа явдаг болчиход байгаа. Ойрхон одоо Хятад, Хонконг, Таиланд эднэр бол олоолаа явдаг болсон. Олон тамирч явдаг болсон. Энэ хол өрөөсөө шалтгаалж ил да. Тэгээд нөгөө зардал мөнгнөөс бас шалтгаалж. Тэгэхээр нөгөө нэг одоо өөр улсын тэр дэлхийн өндөр зэрэглэлийн тамирчид байна шүү дээ. Өчнөө дагуулцс те. Гэтэл ингээд манай тамирч болохоор зэрэг ганцаараа очиод ингээд үзээд байдаг те. Би нөгөө Печоны өвлийн олимпийн наадамд бас явж байхад тэгжсэн байхгүй. Манай цанч тэгэл тэгэхээр нэг хөөрхийн 3 4 хүн те. Гадны тамирч тэгэхээр ингээд бүрчнөө ингээд 30 40 үлээ ирээд нэг тамирчин дээр ажиллаад тасалжуусна ажиллаад. Тэгээ би бас бодож байсан байхгүй. Ер нь яг энэ спорт дээр бид нар бас нэлээд хүч хайж ингэж өрсөлдөхгүй бол яг энэ янзаараа ингээл нөгөө тамирчин л хөөрхий ингээл нэг ганцаараа л ингээл нэг бор зүрхээрээ зүтгээд идтэй дуртай юм болохоор яг тэр дээр бас нэг анхаарах нь бас зүг юм шиг байгаа юм тий. Тий, ерөнхийдөө ингээл нөгөө олон улсын тэмцээнд явгош доороо иш нэг орноос 2 3 за тэгэл тэрнээс дээшээ тамирчин байгаа шүү дээ. Миний хувьд болохоор их хвчлэн ганцаараа байдаг байхгүй. Тэгэл хил ус яриа одоо хоол унд идэхээс ахвалаад яг ганцаараа ингэж явна гэхээр бас жоохон хүнд. Тэгээ дээрээс нь багийн юм гэдэг чинь бас гоё шүү дээ. Тэгээ олвол тэгээд дасгалжуулагчтай баг хамт олноороо явна гэдэг уур амьсгалын өвчөөр, тамирчны сэтгэл зүйч өөр болно. Тэгээ яг ганцаараа ингэ яваад хахаар бас чанга. Ер нь бол тийм нэг багийн систем, менежмент бас хэрэгтэй л гэдэг. Хэрэгтэй. Тэрний ард бас санхүүл байгаа шүү дээ. Тий, мөнгө санхүү хэрэгтэй тий. Одоо тэгээд дэлхийд дээр ингээд гараад өрсөлдөө сая Азийн авраг ингээд болоод ирж штэ. За бусад улс орн тэгээд олоолаа явдаг юм байна. За ирсний дараа тэгвэл ядаж яаж хүлээж авч юм бэ? Тий, ерөнхийдөө Азийн аврагаас яг ганцаараа явсан эндээс бол. Тэгээ өмнө нь бол тэмцээн оролцоон захиралтайгаа ингээд хоёлаа ингээд яваал. Нэг нь одоо зүгээр зураг мураг аваал тий ингээд явчихдаг. Сая бол ганцаараа явсан. Тэгээд нөгөө яг тоглолтын ганцхан лайв ширээ байсан. Тэн дээр бол тоглож чадаагүй. Тэгээ нөгөө бусад ширээн дээр өөрөө лайва хийгээ гарах гэсэн чинь яг ганцаараа явж байгаа юм чинь тэгж чаддаг юм бэл. Тийм л дээ. Тий, тэгээ юу нөгөө хүмүүс тоглолтоо харуулах, яг өөрийнхөө тоглолтондоо төвлөрүүл бүх юмаа гарах гал. Тэгэж явсараагаа тэгээд төрүүлсэн. Тэгээ сүүл ганцаараа ингээд лайв хийгээ. Одоо энэ ганцаараа явж гинөө. Одоо ингээд медаль авахтаа явж гин гэлтгсэн чи хүмүүс яа яслаг юм аа л гэл. Ганцаараа очиод алтын авчдаг гэл тэгжсэн. Бай юу лүгээд нөгөө хятадын тамирчид дэлхийн авраг болох шиг болоо дээ эмэгтэй. Тэгээ би тэр тамирчдыг ингээ харж ирсэн байхгүй. Тэгсэн чинь тэр тамирчин ингэж байгаа. Жишээлбэл дэлхийн авраг болоод одоо шагналын 40 мянган бараг паунд те евро авч явах шиг үлээ. Тэгээ манайхаар бол 100 хэдэн сая болоо авч явах шиг те. Тэгэнгүүт хятад улс нь ингээ тэр тамирчныг би судал тэр бай юу л судал. Хятад улс нь за ингээ бильярдын дэлхийн авраг боллоо гэдэг асар өндөр одоо ингээ шагналыг тэр эмэгтэй тамирчиндаа өгч. За дээрэс нь бизнесийн байгууллагууд нь ингээд шууд ингээд ивент итгэлээд ингээд орж эхэлж байгаа. Тэгээ манайд жишээлбэл яг тийм хандлага байсан юм. За ерөнхийдөө хятадын хувьд авч үзвэл хятад болохоор яг одоо үндэсний спорт нь бараг бильярд болсон байхгүй. Яа тэгэхээр одоо энэ хейболын төрөлд хятадд одоо зүгээр л одоо 7 хоног болгон зохиож байгаа тэмцээн нь л ерөөсөө хэдэн тэрбум сая 100 сая 200 саяын шагналын сантай болцсон. Тэгээ бильярдаар явж байгаа тамирчтай одоо бүх юмээр нь дэмжиж штэ палк, ширээ, зохиур, шайрыг юу вэ те гаргаж болох бүх юмыг ингээ гаргаад өгсөн. Тэгэхээр одоо снукерээс одоо бүхэл бүтэн дэлхийн аврагаас медаль аваад ирэх ш тэр үнийг бол зүгээр ингээд тултлан дэмжиж байгаа. Манай орны хувьд болохоор би сая алтан медаль авсан. Тэгээд дээрэс нь дэлхийн авраг шалгаруулалт тэмцээнээс хүрэл авсан. Ингээд олон улсын тэмцээнээс авсан юмнуудаа ингээд бодохоор яг тийм одоо лаг шагнуулж тэгжсэн юм бол байхгүй байна. Тэгтээ ямарсан ингээл яваал. Тэгтээ хоёлоо бол ийм ярьж байгаа нь одоо их орноо муулах гэдэг юм биш.
Энэ спортын ингээд дэмжээсээ өөр улс орнууд бол ингэдэм байна гэдэг. Яагаад дэмжээсээ гэхээр энэ нөгөө асар их мөнгө эргэлддэг спорт юм билээ шүү дээ. Би тантай ярилцахад бас судалж үзлээ. Тэр нөгөө Рони Сулливан гэдэг тэр хүний зүгээр жилийнх нь ингээд орлогыг ингээд бодсон чинь зөвхөн ингээд бильярд тоглосныхоо төлөө ингээд сая долларын жишээ цалин аваад дээрэс нь компаниудын нөгөө реклам сурталчилгаа спонсорууд нь орж ирээд ингээд тэр хүний орлого бол бүр ингээд хэдэн саяар хүлэгдэв юм билээ л дээ. Тэгээ нөгөө тэр умтан болсон ингээд тамирчдын жигсаалтыг харахад бильярдын тамирчид бас нэлээд дээвэр орж ирлээ шүү дээ. Бараг тэр нөгөө Феррари нөгөө уралдаан байдсан шүү дээ. Тэр ралли уралдаануудын бараг ард жигсах уц тийм их өндөр одоо мөнгө эргэлддэг юм байл л дээ. Та одоо нэгд ингээд дэлхий рүү ингээд гараа явчихлаа шүү дээ. Таны тоглолт. Одоо мэдээ дэлхийн авралт оролцсон гэж үзэн шүү дээ. Тэгэхэд яг ийм төрлийн ингээд бизнесийн одоо ийм төрлийн ивент дэлхийг одоо татах тийм боломж юу н харагдаж байгаа юу? Өө зөндөө илгэх. Одоо тэгтээ нэг гейм нь болохоор нөгөө эмэгтэй эрэгтэй тамирчдын ялгаа айгүй их гараад байгаа юм л та. Жишээ нь одоо эрэгтэй мэрэгжлийн дэлхийн аварга бол одоо таны хэлдгээр Рони бараг хэдэн саяын цалин аваад яваад шүү дээ. Тэгэхэд эмэгтэй дэлхийн аваргын тамирчид бол тийм бараг байдаг. Одоо жишээ нь Рони бол Английн тамирч шүү дээ. Эмэгтэй дэлхийн аварга дээр Риан Эвенс гэдээ бас байгаа. Дэлхийн 12 удаагийн аварга бас Английн тамирч. Тэгэхэд бас ингээд яг Рони шиг цалин аваад тэгж болно шүү дээ. Тэгэхэд тийм байхгүй байхгүй. Тэгэхээр эрэгтэй дэлхийн аваргын шагналаас айгүй өндөр бол эмэгтэйг хэд дахин доош байдаг. Тийм амар ялгаа. Ирчүүдэд бол арай илүү боломж байгаа тийм. Тий, ирчүүд бол хамаагүй одоо эрэгтэй хүний спорт юм биш үү? Яг тэгээ хэлчихээр бас болохгүй тий. Эмэгтэйчүүд тэгэл бас жоохон дэмжлэг муутай байгаа болохоос биш. Яг тэр нөгөө чадварын хувьд бол ялгаа байхгүй л байна. Та нэг хэд зохиод үзүүлчих манай үзэгчдэд байгаа. Дэлхийн чансааны одоо 11 бичигдэж байгаа топ тамирчны зохиолтыг манай үзэгчдэд хармаар л байгаа шүү дээ тий. Тарих байн ажиллаж байгаа шүү. Одоо эндээс ингээд энэ гурван ширгийг аваад харыг яаж авах вэ гэхэд ингээд байнгын толгой ажиллаж. Одоо ингээд олон улсын тэмцээнд ингээд тоглолт дуусаад гараад ирэхэд толгой бүр амар өвддөг байхгүй. Тийм үү? Тийм. Яа тэгэхээр маш их ачаал авч байгаа байхгүй. Тэр нэг хожил нэг ширгийг оруулахын тулд маш их ачаал авч байгаа байхгүй. Тэгээд олон улсын тэмцээнд бүр ийм амархан ширгийг хөтлөн. Тэгээд нэггүй удаа тоглохгүй шүү дээ олон улсын чинь. Одоо пул хэд тоглох юм? Яг олон улсын тэмцээнд. 13 ижлэр. 10? 3 ижлэр. Төрүүлж 13 байсан. Төрүүлж 13. Тэгээд снукер бол эмэгтэй төрүүлж 3 байсан. 3 ба? Тий. Төрүүлж 3-аас. Дээдлэн 6 тоглолт, 7 тоглолт. 5 тоглолт. Тий. Тэгээд бильярд чинь одоо Монголд ингээд айгүй ингээд баг байр болгоно л доороо хүүхд залуучууд тоглож шүү дээ. Бильярд баг нийтийн спорт байна шүү дээ. Нийтийн та зүгээр яг дотор нь явж байгаа хүний хувьд ямар бодолтой? Тий, одоо л өмнөхөө бодож шал өөр болсон шүү дээ. Өмнө бол ямар орчинд, ямар газар байдаг байлаа. Тий. Одоо бол ерөөсөө гайгүй байралтай, гайгүй байрн дандаа одоо таны хэлгээр бол одоо дандаа футбол дагаад шүү дээ, тий. Одоо л тийм биш болсон байх. Одоо ингэ 2 3 давхарт нь тэр чигээр нь бэларт ч юм уу ингээд. Тэгээ дандаа үйлчлүүлж байгаа хүмүүс нь хүүхд залуучууд ингээд эрэгтэй эмэгтэй хамаагүй ингээ бүгд сонирхдаг болсон. Бильярдыг одоо л ойлголт нь энэ спорт юм байна гэдгийг хүн болго ойлгодог болсон. Тэгэхээр дэмжлэгийн хувьд бол би бол одоо Монголын том компаниуд одоо хувь хүмүүс дэмжихэд бол ямар ч асуудалгүй гэж бодож байгаа. Тамирчдын одоо чадвар ч гэсэн одоо яг наран туяал гэж яваад байгаа болохоос наран туяагийн ард бол ингээл өчнөө гарч ирж байгаа шилдэг тамирчин байгаа шүү дээ. Тэгээд тэр тамирчдын ард ч гэсэн ингээл тэр компаниг ингээл сурчлаад олон улс таниулах тийм боломж маш их байгаа байхгүй. Одоо таны хувьд жишээлбэл Монголд номер 1 байна шүү дээ. Санхүүгийн асуудал юу нь яаж шийдэгддэг юм бэ? За миний хувьд болохоор одоо MCS Group-ийн M-Armor гэдэг компанид одоо ажилладаг. Тэгээд мэдээж ажилласаа дэмжлэг авдаг. За мөн элит снукер пул клуб тариалагддаг. Тэгээд ерөнхийдөө энэ хоёроос бол дэмжлэг авч явдаг та. Азийн аварга болоход танд юу хэдэн дөрвний шагнал өгсөн бэ? Азийн аварга хэмжээ зохион байгуулагчдаас. Тэгээд та ер нь яг энэ бильярдаас хамгийн ихтэй яг хэдэн дөрөв олж ирсэн бэ? Ерөнхийдөө яг Азийн аваргаас $3,000 төрүүлээд авч ирсэн. Тэгээд яг зардлаа бодоод нөгөө хоол унд буудалтэй тэр зардлаа бодоод ингээ асах юм бол за нэг Монгол мөнгөөр 2 сая төгрөгийн шооготой гэх юм уу да тий. Яг
бильярд тоглоод олж исэн хамгийн их мөнгө гэвэл одоо хейболоор л урагшаа хятад руу явж мөнгө хөжчихсэн мөн. Тэмцээнд оролцоод. Бүр боцоод тэмцээнд өөрөх үү? Гадна олон улсад бол одоо оролцдог манай Монгол юм шүү дээ. Яг Монголд бол учиргүй боцтой тоглоол тий нэгэнтэйгээ мөрөө тавил тгийж бол тоглолдог бат. Олон улс руу тэгтээ тоглож болох л юм байна тий ер нь. Тэг ерөнхийдөө хятадд бол одоо энэ хейболын төрлөөр одоо маш олон тамирч өрсөлдөг байхгүй олон улсын. Тэгээ тэр дундаас ингээл 64 32 гэдэг үлдэнэ дандаа ингээ мөнгөн дээр бууж явдаг дээшлэх тусам. Тэгээд тэрээр бол одоо бараг боц тоглох юм дөө. Явна өстэй тэгтээ. Яв штэ. Боцод тоглоом явна өстэй. Гэтэ одоо ингээд дэлхийн чансан дээр 12 бичигчгэр чинь 11 бичигчгэр чинь бараг эрэгтэй тамирч хүртэл айх юм биш үү? Боли үл дэлхийн 12 бичигдэж байгаа. Тий ерөнхийдөө нөө таньдаг тамирчтай мэддэг хүмүүс бол тоглохгүй штэ. Тэрнээс урагшаа хятад бол маш их тэмцээн болж байгаа шүү дээ. Зүгээр жижиг мужид нь очиод жижигхэн тэмцээнд нь ороод хожоод тахтал ямар ч асуудал. Ямар ч асуудал үгүй шүү дээ. Мөнгө хожоод яваад байгаа шүү дээ. Зүг зүг. Тэгвэл тэгж явмаар юм биш үү? Тий. Тэгээс Монголд бол яг мөрөөдөд болоод ер нь бол хотлаа тийм байна. Тийм л байна. Тэгээ Мерсидтэй хүмүүс тоглож лээ тий. Тий одоо нөгөө тамирчин биш хүмүүс их юм уу эсвэл бусад хүмүүс бол ингээл тоглож лээ. Ер нь бэлтгэлийг яаж хийд юм бэ? За бэлтгэлийг бол юу яа снукер дээр бол тэгэл ганцаараа тэгээ аль болох 6-аас 8 цагийг бэлтгэл дээр зарцуулахыг боддог. Яг тэмцээн ойртцсон үед бол тэгээд яг үр дүнтэй л бэлтгэл хийхийг боддоо шүү дээ. Тэгээ ингээ шайрыг өрж тавьж байгаа л тэрийг одоо хэцүү шайргаа алдаад байгаа шайргаа олон дахин тавтах ч юм уу тиймэрхүү л ер нь бэлтгэл. Снукер дээр нөгөө нэг 147 он авдаг л. Ингээд авсан хамгийн өндөр оноо байна тий. Тэр оноо ер нь хэд удаа авчихсан бэ? За одоогоор яг 147 бол хийгээгүй. Тий 147 хийнэ гэдэг чинь өөрөө маш их сэтгэл зүй одоо маш их бэлтгэл маш их юм шаарддаг. Ямарсан бэлтгэлээ бол хийгээд байгаа. Сая Ази аврагт явах өмнө бол 136 нүү 32 оноо хийсэн. Тэгээд ямарсан ингээл амжилттай ахиулаад. Ер нь эрэгтэй томчууд ч гэсэн 147 оноо хийхээр бөө юм болт юм билээ шүү дээ. Тэр чинь бол одоо нэг ч шайрыг алдахгүйгээр хамгийн өндөр одоо тэр шайргийг аваад яваад энэ Монголд яг тэмцээн дээр бол 147 оноо хийсэн хүн байхгүй шүү дээ. Эрэгтэйгээс байхгүй. Тэрнээс бэлтгэл дээр бол 147 хийсэн хүн байгаа. Тэгэхээр бол асар том ялгаа байгаа л да. Нэг юм бильярд чинь снукер чинь Pro Tower гэдэг юм тойрог юм сурал тэмцээн мэт юм билээ тий. Тэр нөгөө Pro Card-тэй тамирчид ингээд оролцдог гэх тийм мэдээлэл үнсэн. Тэр Pro Card эзэн болцсон байгаа гэсэн үг байна. Pro Card-ны эзэн болохоор дэлхийн чансааны одоо эмэгтэй чансааныхаа эхний хоёрт юм уу? Эсвэл дэлхийн авраг болж ич тэр картыг заавал гэх юм тий. Тэр картыг авбал одоо Рони эднэр оролцоод байгаа тэр тэмцээнд ингээд эрэгтэй эмэгтэй хамаагүй ингээд туур тэмцээнд ихээ авч байгаа тий. Тэгтээ боломж бол байгаа л юм байна. Одоо дэлхийн авраг хизээ лээ. Одоо 5 сар дөнгөнд болох юм. Хятадын. Хятадд болно. Ойрхон. Цаг агаар төстэй. Тий. Цагийн зөрөө байхгүй ч бас цагийн зөрөө нөлөөлөх ёстой тий. Нөлөөлөх байх тий. Тэр чинь англи руу тэмцээл явал бас цагийн зөрөөд ороод бас хэцүү шүү дээ. Тийм байна. Одоо чинь таны одоо хамгийн анхны ингээд гараа тавьсан ширээ чи ямар ширээ байсан юм бэ бильярдны? Тэгээ хамгийн анхны тоглож сурсан ширээ юм. Яг ийм гоё байгааг үстэй. Ийм гоё байгаагүй шүү дээ. Ингээл нөгөө порт ингээ урагтцсан тий цэмбэм нь урагтцсан. Тэгээ шариг мариг нь одоо болохоор энэ яг ингээд оригинал шариг байхгүй юу? Тухайн үед бол ийм цул ийм хүнд шариг гэдэг л шүү дээ. Амар хүнд одоо юу гал чулуу юм. За тэр чинь 2006 онд юм болов уу? 6 онд гिच нөгөө гадаа тавиад тоглолцдог юм шүү дээ. Тий гадаа мадаа нэг банзан ширээ бэр байдаг сте. Тийм. Ингээд далиж мэлийгаад нэг талаас нь өөргөж мөрөгцсөн байх тий. Тийм ширээн дээр л хамгийн их тоглож сурсан да. Тийм. Одоо энэ таны зохиор үү тий? Зохиорыг одоо үзэж сонирхож болох уу? За. Энэ бол олон улсын яг юуны зохиор байна тий? Энэ яг миний олон улс тэргэлдэг. Ерөнхийдөө пул дээр бол ингэдэг байхгүй юу? Яг 3 зохиортой байдаг. Нэг нь зогтдог. Харуулч тий. Тий. Нэг нь зогтдог. Нөгөөх нь энэ бөмбөгөө хагалдаг. Нэг нь болохоор ингээ үсрэгдэг тийм зохиор байдаг. Миний хувьд болохоор снукер пулийг аль алинаар нь энэ модоор зогтдог. Хоёулын гэнэ үү? Тий. Хоёулын гэнэ. Одоохондоо бол энэ модыг хэрэглэж байгаа. Энэ модыг одоо хэрэглээд бараг 10 гаруй жил болж байна уу? Энэ одоо юугаар хийсэн ямар онцлогтой байх вэ? Хэдэн грамжтай байх вэ? За энэ болохоор Хятадын брэнд Банан гэдэг брэндийн мод байна.
1 метр хэд орчим юм бэ? Тий. 50 орчим юм. Метр 50 орчим байна. Тэгээ энэ ингээ хаглааны зөвхөр байна. Энэ хаглааны зөвхөрийг ингэж салгаад одоо өсрөгдөг зөвхөр болно. Палк гэдэг баха тий. Тий, палк гэдэг. Яг ерөнхийдөө бол зөвхөр модалтай. Манайхан бол нөгөө палк гэдэг. Палк гэж нэрээс орсон тий. Тий, ойлгочтой. Энэ бол ингээд одоо өсрөгдөг зөвхөр хийн. Тэгээд энийг нийлүүлэнгүүт хагалчихна. Тэг ингээд нэг гэсэн үг. Ингээ үндсэндээ 2 зөвхөртэй л явна тий. Тий, үндсэндээ ингээ 2. Одоо энэ ямар үнэтэй авах вэ? Энэ зөвхөр. За, энийг одоо анх авч яхад бол 10 хэдэн сая байсан билүү Монгол мөнгөөр. Тэ 10 хэдэн сая. Энэ үү? Юу, энэ ч одоо хугарчвал бадлаа гэдэг үү шүү дээ. Тэгээд дасралтгүй. Тэгтээ чи мөнгө туграхгүй шүү дээ. Одоо нөгөө амжилтаа нэмэх юм бол тэгээд одоо үнэлж баршгүй юм. Тийм шүү дээ. Ажил үнэлэгдэхгүй юм. Тий, үнэлэгдэхгүй юм. Энэ хоёр чинь нийлээд 10 юм уу? Агуугүй ганцхан миний Энэ 10. хэрэгэлдэг. Энэ 10 юм уу? Энэ бол яг хэдийн бол би мэдэхгүй. Хэдийн мэдгүй. За. Тэгээ ингээд Болгоомжтой авчихё. хэрэгэлдэг шохоо байна. А шохоо нь бас юу яах вэ? Шохоо бол тий бас яг нөгөө дэлхийн стандарт юм олон улсын энэ шохоо ч юм бас дотроо учиртай байхгүй юу? Одоо ингээд нөгөө бүх хальт зөгчдөг штэ. Тий. Тихгүй. Тэгээ одоо палкныхаа наклаадан дээр одоо хушуун дээр ингээд сайн наалтж өгдөг. Дээрээс нь энэ ширээн дээр юм унахгүй. Одоо ингээд энэ дээр болохоор ингээд нэг зураас гарцсан биз дээ. Энд чинь ингээд шохоо унаад ингээд яваал байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ шохоо унахгүй тийм чанартай юм хэрэглэж байна л гэсэн үг. А өмсгөл бол таних энэ үү зүгээр клубын өмсгөл үү? За энэ бол ерөнхийдөө нөгөө пул тоглолтод өмсдөг поло. Яг нөгөө олон улсын тэмцээнд снукерээр тоглохдоо бол цагаан цамц жилетийг өмсдөг. Цагаан цамц жилет. Тий, тэгээ би нөгөө маргааш тэмцээнд явах гэсэн болохоор яг тэрийг л авчирч юмсан. Маргааш явах юм уу? Хааш явах вэ? Бид нэр одоо Евро Буднанд хятад ард улсад яг энэ хей болыг гранд финал гэдэг join маш том тэмцээн болж байгаа. Одоо манай Монгол улсаас бараг 60 тамирч. Олоолаа явах юм байна. Тий, явж байгаа. Тэгээд тэр тэмцээнд оролцоод шууд үргэлжлүүлээд снукерийн дэлхий. Гутал юу өмсдөг вэ? Энэ тамирч. Гутал бол одоо ботинг өмсдөг. Ботинг өмсгөө. Тий, заавал бирүүк өмд одоо сорочгийн цамц жилетик тэгээ занга тэгээд ботинг бүр заавал шаарддаг. Тэрнээс нөгөө өөр одоо пүүз ч юм уу те эсвэл нэг одоо ирвэхээ зангаа зөөхгүй нэг тийм байвал шууд хасагдана, тэмцээнд хасагдана. Өө тийм үү, бүр. Тэр яа тэгдэг бол нэг тийм дээд зэнтэй юм аа. Ерөнхийдөө бол дээрээс дэг журамтай байлгаж чинь жигдрүүлж чинь. Тэгээд дээрээс нь одоо тийм костюм бижак чи одоо нэг тийм ёслолын өвчтэй тий. Тэг хүн тийм ёслолын өвч өмсчихөр ингээд нэг юу яадаг юм байна л да. Нэг чөлөөтэй өвч өмсчихөр нэг хүн ингээд нэг юу гэдэг далдагнаа. Ёслолын өвч өмсчихөр хүн цаанаасаа ингээд нэг тийм далдгандаг юм байна л да. Ер нь тийш ингээд нөгөө тэр том тэмцээнүүдийг харж ах чинь сэтгэл хөдлөл маш бага гаргаж байгаа харагдав. Тэгэхээр нөгөө хувцсандаа хүртэл тийм нөгөө ач холбогдол өгдөг. Тэгэхээр хувцсаас аягүй чухал. Тэгэхээр яг нөгөө ботинг өмсөх юм бол бас өөрт эвтэхнийг өмсөхгүй бол тий бас болохгүй юм байна шүү дээ. Аягүй тийм хөл өвдгүүдээ бол тийч бас хэцүү болчихсон. Бариу тийм ботинг гэднэр өмсвөл бид нар ч нөгөө олон цагаар ингэж алхаж байгаа шүү дээ тий. Алхаал яваад. Тэгэхээр нэг хоолгодог хүнд тийм бариу ботинг өмсвөл ер нь бол тийм яг өөрт эвтэхэ. Гэхдээ заавал хар бас хар өмсөх. Заавал хар байх юм уу? Бирүүк өмд ботинг нь заавал хар байх шүү дээ. Тэгээ яг снукерийг ингээд анзаархад яг би яг ингэж анзаарчихсан. Үзэгчд ингээ үзэж байгаа үзэгч хүртэл нэг тийм онцлогтой юм лээ тий. Яг тоглох гэхээр ингээ чив чимэг болч тий. Яг чив чимэг болж байгаад нэг гой цогцолд онох юм уу? Эсвэл ингээ тоглолт завсарсан үед л ингээ алгадчихж байгаа тий. Тэгээ энэ тэнд нэг хүн ингээ ихэд нөгөө цогцоо тавьчих ингээ гинт ингээ сарц галин гэдэг тий. Нэг онцлогтой юм билий ер нь. Тий яагаад гэж юм хэрэг эн чинь маш их сэтгэл зүй зарцуулаад байгаа байхгүй. Яг тэр шаргийг авах одоо тийм бүх юма дайчлаад ш тэр хооронд хүн хөөе гэл тэгэхэд нөгөө анхаарал нь сарнаал алдах магадлал бараг 90% болж байгаа. Тэгэхээр ер нь хинч нэг дуу гаргаад одоо өрлөө тэгээд байхгүй. Гэтэ яг нэг одоо хоёр тамирчин тоглоход нэг нь дэмжиж байгаа шүү дээ аль нэг үзэгч. Нөгөө тамирчин алдуулахын тулд ганц нэг тийм хүн ирэх үү юм үзэгч. Тэгж болохгүй. Бүр цаанаасаа одоо хориот өгөх юм уу? Хориот. Тий. Тэгж бүр одоо та хоёр ингээл тоглож байгаа шүү дээ тий. Тэгэхэд одоо ингээд би зөхөд намайг алдуулмаар байгаа штэ та ажиллахад тэгэхэд тэндээс нэг хүн ингэдэг ч юм хөдөлгөөн хийх ч юм тэгэх юм бол шууд хориотой таныг хожигдсноор ч авдаг ч юм те сануулга авах ч юм тэр тал дээр бол маш чанга тэгээд яг тэмцээн болж байгаа заал ингээд тав харахгүй те яг ширээл зөвхөн гэрэлтэй те
Тэгээд хан ман хүртэл ингээд тас харахгүй тий. Ер нь яг тийм байд юм бэ лээ тий. Тэгээ ерөнхийдөө нөгөө нэг ширээнд л тэр хоёр тамирчныг төвлөрүүлэхийн зорилготой л тийм байгаа юм л та. Одоо ингээд бильярд тоглоход та одоо ингээд сайн тоглоод байна шүү дээ. Аа. Одоо ингэж асуух гэдэг байхгүй. Ер нь яг нэг төрцөн хүмүүс гэж байдаг шүү дээ. Одоо Монгол залуучууд бол ямар ч үедээ очиж барилдах зүгээр барилдчихдаг тий. Цуснд нь ээж идэг. Яг бильярдын ер нь яг нэг тиймэрхүү биетэй нэг тиймэрхүү онцлог бие онцлогтой хүмүүс их сайн тоглодог дагс тийм юм байдаг. Тэгээ ерөнхийдөө л нэг тийм өндөр нуруулаг туруулаг гэх юм уу тийм хүмүүс бильярд тоглоод дээрэс нөө техник байна л да зөв зогсолт яг тэрийгээ зураад ингэж явах юм бол тийм өндөр хүмүүс айгүй гоё яригддаг. А дээрэс нь бас нөгөө яалч таны хэлдгэр нөгөө цуснд нь байдаг гэдэг шиг төрцөн хүмүүс үүдэж тий. Манай удамд манай ээжийн аав одоо анч хүн байсан байхгүй улсын. Тэгээд бас тэр талаараа бодохоор бас ялч нэг тийм онилж тийм харуулж яадаг юм бас тийм нэг юм байд юм шүү. Энэ бас байна тий. Тий манай одоо бас ээжээ ах чинь улсын харваач хүн байдаг байхгүй юу? За. Тэгээд одоо би ингээ бодохоор бильярдч ингээл тэгэхээр яаж ч нарийн ширээ тий нэг тийм байд юм шүү. Бас нарийн тоочог авдаг спортууд ер нь ондог юм шүү дээ. За нэг гэр бүлээс та чинь хинтээ эмэгт. Хинтээ эмэгч үү? Тий манай аав хинтих. Манай ээж болохоор Төв аймгийнх. Тэгээд биш дээрээ нэг ихч нэг ахтай айлын баг. Айлын баг. Тий. Ер нь ингээд бильярд тоглоод ингээд явахлаа гэрийнхэн ер нь яаж хүлээж авах. Одоо яг дээр үед бол нөгөө намайг хүүхэд байхад л та дээр үед ч явах. Юу яадаг вэ? Ингээд бильярдын дотор тоглох зогсохлыг загнаад идэгсэн байхгүй. Нэг тамхи татаал тэгээд бильярдын дотор зогсох гар гэж наанаас загнадаг гэсэн. Тий. Одоо нааг хүүхэд байх чи бильярд чи ингээл нөгөө битүү тамхины хөлмөл гарааг байсан шүү дээ. Ингээ сайхан манан дунд ингээ тоглолдог гэсэн. Тэгэл манай аавын дөөнөр мөнөр намайг амар загна. Тэг эмэгтэй юм биш болооч яа тэгэл тий. Тэгэл үгүй зөрүүлсээр байгаа л тэгэл бильярд чи болсон да. Яалч үү тэгээ дуртай болохоор хайж чадахгүй тэгэл тууштай явсараа гал. Нэг хэсэг бол боли гэдэг бол бодол төрж илээсээ. Ер нь бол бильярдыг ингэж олон улсад гаргана гэдэг хэцүү юм байна. Тэгээ дээрэс нь эмэгтэй хөлт болохоор бүр хэцүү юм байна гэл боли гэж бодож байгаа. Тэгэл яалчгүй чаддгүй юм л. Тэгэл дуртай болохоор тийм. Тэгээ тууштай явсараа гал энэ хүрсэндээ гэж. Одоо ингээд бильярд ингээд шарыг ингээд зогтдог штэ ингээд зогхлоо. Одоо ингээд хүн ингээд яг ер нь ямар ч хүн ингээд яг нарийн юм ингээд зогхохоор ингээд нэг төвлөрдөг штэ. За би яг шарын хаг тэнд нь онол унгаандаа гэд. Таны зүгээр яг тэр мэдрэмж яг яаж одоо төрдөг яг ингээд зогхох гээд яг ингээд бэлдэж явах мөчд тий. Тий ерөнхийдөө нөө хитрхи их ингээд за би энийг л авахгүй л болохгүй ингээд байхаар хүн амар их ачаал л ирээд хамаг бие чангарчдаг байхгүй. Хамаг бие чангарахаар нөө одоо баруунгаар одоо энэ атгалт байгаа штэ тий. Энэ атгалтнаас л ер нь хамаг одоо тэр юм үүсэж байгаа байхгүй. Тэгээд би чангараад ирэхэр хүн яагаад ч хичээсэн 1000 хичээсэн тэр шарийг авдгүй. Тэгэхээр аль болох нөгөө биехээ бүх одоо юу гэл тэнцүүлнэ гэсэн үг л дээ. Зүрх хэмнэл, толгойдох бодол, ачаалал тий бүх юмаа тэнцүүлж ижил тэр шарийг одоо зөгтөг. Тэрнээс амар ихэн бодоод зүгээр ингээ хайнг очиод нэг харснаа гэж хөөд хийж авах тийм бол байхгүй. Тийм бол байхгүй тий. Одоо энэ арын энэ дохоо байгаа шүү дээ. Энэ ийм биш. Ийм биш. Ийм биш. Яг тэгш юм байна. Тийм ээ. Тийм ээ. Тэгээ татаад очиход энэ гар тэгшгүй очиж. Одоо ингээд хоёулаа ингээд үзэхээр хүүхд залуучууд ингээд бильярдыг хичээлгүй санагдах байх л та. Одоо хаана очиж хичээлүүл болдгийг зөв клубуд очиод өөрөө тоглоодох юм уу? Эсвэл одоо тамирчин бол яаж очих гэсэн үг вэ? Ерөнхийдөө яг үнэхээр бильярданд дуртай бол тамирчин болох зорилгоор эхнээс нь гоё сургалтанд суух хэрэгтэй. Эхнээс нь юмаа зөв заалах хэрэгтэй. Тэгэхэд бол одоо ингээд манай элит пул клуб бол сургалт явуулж байгаа. Манай оргил ах, манай тамирчин оргил ах маань коуч хийж байгаа. Ямар төлбөртэй вэ? За төлбөр мөнгөний хувьд бол би сайн мэдэхгүй байна. Тий өөрөө нөгөө яг багшлахгүй болохоор. Тэгээд хаанч ер нь Монжой дээр ч гэсэн сургалт явж байгаа. Одоо бол ер нь ихэнх клубүүд дээр сургалтууд зөндөө байгаа да. Тэг яг хүн өөрөө хичээгээл дуртай байх юм бол тэгэл. Их гоё тийм бильярд гэх их гоё тав тухтай газар тоглол их илүү гоё юм байна л да ер нь бол. Тэг ер нь ингээд одоо бильярдны тэмцээнд ороод үзэхэд бол шал өөр шин. Одоо ялангуяа снукерийн тэмцээнд ингээд ороод үзэхээр бүр цаанаасаа ингээд нэг тийм цэмцгээр зүгээр гэх юм уу. Снукерийн шарик инээс арай жоохон жижиг байдаг хаа тийм жоохон хөнгөн байдаг лөө. Снукерийн шарик энийг бол хамаагүй жижиг.
Та бол одоо тамирчин хүн ингээд яг хүнд юу нэг спорт яг юу өгд юм бэ? Одоо жудаа бол маш их тэгж аяг нөгөө ах цахигаа хөндлөх юм хүмүүжүүлдэг гэж ярьдэн шүү. Бильярдаас одоо очиж байгаа юм юу байх вэ ер нь? Тэгээ ерөнхийдөө бол би бол нэгт бол хүн яг тийм сууд сурдаг гэж боддог. Сууд сурдаг аа? Тий. Яа тэгэхээр эсрэг тамирчин зохилт хийж явах нөгөө тамирчин хүлээж байгаа шүү дээ. Тэнгүүт нөгөө тамирчин ингээл алдаасаа гэл ингээд ивэл бас тий бас айгүй зохисгүй харагдсан шүү дээ тий. Ах нэгэд ингээ хараа сууна гэдэг бол маш их бас төвчээр хатуу жил бас шаардж байгаа байхгүй. Хоёрдугаар яг тэр ширээн дээр гараад хамаг юмаа ингээд дайчлаад тэр шаргийг ингээд бүгдийн зохион оруулаад дуусгах чинь гэдэг чинь маш их бас чадвар байгаа. Тэгэхээр яг нэг тэр хугацаанд юмаа харуулж ийн гэхээр би бол маш их чадвар, сэтгэл зүй хүний бүхэл юм тэнд илэрдэг байх л гэж боддог. Өөр спортууд бол өөдөөс нэг хүн гарчаад хоорондоо үзэн тий. За ингээд үзэгчд тойроод үзэж байгаа. Ямар ч биш нэг хоёр хүн хоорондоо үзээд шүү дээ. Бильярд ч юм уу тийхгүй тий. Яг гав ганцаараа гарч ирээд ингээд тоглохлоор одоо ингээд ямар санагддаг вэ ер нь. Тий, бусад спорт бол тэгдэж шүү дээ. Одоо хоёр хүн бол барьж аваад зодтолтой тий. Бильярд бол ноцтол байгаа шүү дээ. Ноцтол. Хичнээн тэнд хүн ингээд өрсөлдөд байгаа ч гэсэн яг эцсийн эцэд хүн өөртөө л тултаад байгаа байхгүй. Ганцаараа л яваад. Ганцаараа тэнд өөртөө тултаад алдвал өөрөө хожигдно, авсан ч өөрөө хожин тий. Ерөөсөө л өөртөө л тултаад байгаа байхгүй. Яг нэг хүн барьж аваад зөхгүй шүү дээ тий. Унгаахгүй. Зүгээр тэр шааргийн тэр ширээтэй харьцаал ингэсээр агаал эсрэг хүний хойжоод. Тэгэхээр ерөөсөө өөртөө тэмцээд байгаа байхгүй. Тултаал. Тэгэхээр тэр бас их том сэтгэл зүйн болов гэж бодсон. Энэ нэрэ дэлхийн чансааны одоо оноо байна шүү дээ. Энд чинь яаж нэмэгдэж явд юм бэ ер нь? Тий, эн чинь болохоор одоо нөгөө яг дэлхийн бильярдын холбооноос зохиож байгаа тэмцээн байгаа шүү дээ. Тэрэнд оролцоод тэгээд одоо 8 үлдүүлэлт хэдэн оноо, 16 үлдүүлэлт хэдэн оноо, төрүүлэлт хэдэн оноо гэх тэгээд оноо цуглуулдаг байхгүй. Тэгээд тэр оноогоо 2 жил цуглуулад тэнгүүт одоо чансаа өөрчлөгдөж эхэлдэг байхгүй. Энэ хүн одоо тэдэд орж ийн, энэдэд орж ийн гэл ер нь бол онооны point цуглуулж явдаг. Хамгийн өндөр оноо бол дэлхийн авраг дээр л байгаа тий. Тий, дэлхийн авраг дээр л хамгийн. Одоо дэлхийн авраг 5 сард явах гэж штэ. Тий. Ихтгэл бол нэгэн юу байна аа? Ерөнхийдөө нөгөө ингэдэг байхгүй юу? Миний хувьд болохоор яг нөгөө дан снукерийг ингэж дагнж явахгүй юм л да. Одоо хейболоор тоглож яснаа, снукер тоглоол. Снукер тоглож яснаа, хейбол тоглоол. Хейболыг одоо энэ тий, энийг хэлээд байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө мэдрэмжийн хувьд өөр болчихж байгаа байхгүй юу? Жишээ нь пүүлийн хувьд болохоор энэ том шаригтай шүү дээ. Том шаригтай ширээн жижиг гэн зайн ойртой гэж. Снукер болохоор ширээн амар том болонгуудаа шаргийн жижиг юм. Тэнгүү тэр хоорондын мэдрэмж, тэр шаргийг зохих, зохилт эдгээр бүр шаал өөр болчихж байгаа. Тэгэхээр одоо ингээд эхлээд би одоо хятад руу хейболын тэмцээнд явах гээд шүү дээ. Тэгэнгүүтээ дараа нь снукерийн тэмцээнд явах гээд шүү дээ. Тэгэхээр яг нөгөө тамирчин хүний өөр юм мэдрэмж тэгээд дахиад нөгөө бэлтгэл эдгээр шаарддаг байхгүй. Тэгэхээр яг шал өөр байгаа л да. Яг нэгээр нь дагнуул бас миний бэлтгэл бол ийм байна. Тэгээ энэ дээр ингээд байгаа ч гэх юм. Яг ингээд жоохон холиод байгаа болохоор жоохон мэдрэмж өгч хэцүү байдаг. Одоо нөгөө танд ер нь жишээл ингээд одоо онооч нэмэгдээд 12 орж ирэхээр өөр улс орноос санал ирдэггүй. Та манай нэр дээрээс тоглож байгаа ч гэдэг юм уу? За санал одоохондоо нэг тийм ирсэн юм бол байхгүй. Ерөнхийдөө бол олон улсын тамирчид одоо Хонконгийн тамирчид ч юм уу засгийн газраас одоо цалин авч дэмжлэг авч явд юм лээ. Одоо сарын Монгол мөнгөөр нэг 50 сая орчим төгрөг. Сард. Тий. Цалин одоо амжилт үзүүлнэ шүү дээ. Тэрнийхээ доогоор тэнгүүт олон улсаас медаль авангууд одоо хүрэл медаль авангууд 30 сая ч юм ингээ шагнагдаа явд юм билээ. Миний хувьд болохоор яг олон улсаас бол тийм санал ирээгүй. Гэтэ сая нөгөө Ази авраг Катарт болсон болохоор ямарсаа катарчуудын нүдэнд бол нэлээ өртсөн. Гэтэ нөгөө шашныгаа байдлаас гэх юм уу тийм нөгөө эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ялгаа айгүй их байдаг шүү дээ катарч. Тэгээд яг нөгөө эмэгтэй тамирчин аав ч юм уу тэр тал дээр бол нэг тийм юм яригдаг. Тэрнээс эрэгтэй тамирчин байсан бол магадгүй бас катарын тамирчин болох ч юм уу нэг тийм хүн бол тий санал ирэх байсан баг. Нэг сони юм аа эрэгтэй эмэгтэйгээр ингээд идэх сони юм аа тий. Тий ерөнхийдөө ялч тийм ялгаа байгаа л да. Шагналын сангийн хувьд хүртэл одоо Монголын хувьд ч гэсэн тийм байдаг байхгүй юу. Яг тэгэхээр эрэгтэй тамирчид олонтой, эмэгтэй тамирчид цөөхөн.
тэгэнгүүт нөгөө эрэгтэй тамирчдын шагналаас арай өндөр, эмэгтэй арай бага ч юм уу. Угсаа тийм байдаг. Монгол чиглэлтгүй дэлхийн гэх юм уу тий. Манай улсын орох чинь шагналаас ямар байд юм бэ? Одоо бол яг арай гайгүй болж байгаа. Өмнө нь бол жоохон шагналаас арай бага байгаад байсан. Одоо л ингээд дээрдэл байгаа л та. Гэтэ нөгөө нэг одоо ийм баггүй хейбол гэдэг нэг төрөл байна. Дүнгүүтээ American pool гэдэг байна. Дүнгүүтээ snooker гэдэг байна. Тэгээ энэ гурав чинь тус тустай холбоо, тус тустай шагналтай болохоор яг ингээд дундчлаа өмнөхөө бодвол бол Монголд бол улсын оргын шагналаас хамаагүй дээрчих тий. Та ч хэдэн удаа улсын болсон блээ. За snooker-ээр л бараг 13 4 5 ч юм мэдгүй одоо хийдэж дарааллаа бат эрдэнэ аврах шиг тийм яарсан зайгүй гэх юм уу. Американ пулээр бол 10 төр 11 2 ч юм уу төрүүлсэн баг. Дарааллаа бас. Тийм дарааллаад. Гэтэ нөгөө сүүлийн үед snooker-ийн тэмцээнд ороогүй snooker-ийн тэмцээнд оролцоо явж байгаа болохоор нөгөө пулийн тэмцээнд орж чадахгүй. Тэгээ сүүлийн эдэн тэмцээний аврагууд бол алдсан. Одоо хожигдсон гэсэн. Хейболор бол нэг удаа болчихсон. Нэг удаа. Хейбол бол нэг 3. Ер нь баг юу байхгүй байна да тий. Урд нь гიშг тамирч одоо юу байх хэцүү л болчихсон байна тий. Тий, яг тэгээд маа эмэгтэй тамирч гарч ирж байгаа мундаг тамирч байгаа. Би таны чинь баг бахтай их бизнес хийдэг байсан гэж сонссон шүү дээ. Чихэр мэхэр бүх зараал явж идэг гэсэн гээд. Ер нь хүүхднээс хаана өнгөрөв? Тий, миний хүүхднээс чинь одоо манайх 100 айлд идэг гэсэн. Тэгээд 100 айлд бол яг хүүхднээс маань өнгөрсөн. Билардыг бол 100 айлд сурсан. Тэгэл амьдрал ах хүртэл 100 айлд одоо хүүхднээс тоглох нас эднэрээ тий. Жинхэнэ 100 айлд бол тоглосон. Тэгээд манайх барилгын материалын дэлгүүрийн ард ингээд манаж хийдэг айл байсан. Тэгэл нэг дэлгүүрийнхээ ах эгч нарт тэгэл юм зардаг тий. Чихэрвчээ ундаа ингээл зардаг. Тэгж л өссөн дөө. Тэгэл тэгж явж байгаа л нэг билард болоод энэс гоё юм байна гэж биларч явсан шүү дээ. Одоо гэрээ бодвол хүлээж зөвшөөрсөн. Одоо л гэрээ хүлээж зөвшөөрсөн. Тэгээд өстой за амжилт юу болж ил гэж асуудаг гэсэн. Гэрнээс одоо боль мөл гэх юм болсон шүү дээ. Медаль энэ төр бол нөгөө хайрцан тийг хураачдаг юм л шүү дээ. Тийм. Хитрхийх медаль. Медаль одоо ингээл нөгөө зарим нэвтрүүлэгт ингээ оронгууд та ингээ бүх медаль аваад ирэх шиг хэлдэг байхгүй. Ингээд ард нь ингээд оруулах юм. Үгүй яаж бидрийг авчих вэ? Дийлэхгүй гэл тэгэл хагас магас ингэж авчирдаг юм тий. Ямарсан манайд бол одоо миний медаль багтахаа болчиход л та. Одоо 5 сар дэлхийн орд явна шүү дээ. Мэдээж ирэх нөгөө хятадын бай юу лөө? Бай юу лөө мэдээж ирэх бах л та. Тэгээ би тэр эмэгтэй тоглолтуудыг бас их харсан л та. Нэг удаа таарсан гэдэг байгаа тий. Одоо мэдээж дэлхийн орд төр очиод та одоо Азиагаар төрүүлсэн очиод мэдээж бай юу лөөтэй таарах магадлалаас их шүү дээ тий. Яг тэрэндээ таарал юу яаж тоолохыг бодсон. Тий, бай үлгийн хувьд болохоор яг нөгөө эд гарч ирж байгаа залуу тамирч тэгээд нөгөө хятадын одоо яг номер 1 тамирчин гэж явж байгаа. Яг одоо энэ дэлхийн аврагт бол өрсөлдөх маш олон хүмүүс байгаа л да. Жишээ нь Риан Эванс байна, Бай Улуу байна, Ребека байна, Они гэл ингээл Минг гэл одоо дэлхийн номер 1-т байгаа Минг. За тэгэнгүүтээ 22 оны дэлхийн авраг Байфат гэл Таиланы маш олон тамирч өрсөлдөхөц тамирчд ирж байгаа. Тэгээд эднэр маань одоо яг яаж өрсөлдөх юм гэхээр яг одоо учиргүй ингээл зохилцол оруулаад тэр тал дээрээ бол яг бол адилхан үзэлч чинь. Тэгэхээр яг юугаар өрөмж зохих гэхээр тактикийн тал дээр л тэгтийн тактик боловсруулсан л гэж бодож байгаа да. Нилээ нөө. Тий. Одоо тэр Они гэдэг шүү дээ Хонконгийн. Тэр чинь одоо чансаад 2 байна уу? Дэлхийн чансаад тий. Тийм хаа, Они 2 таа байх тий. Они 2-т. Тэгэхээр тэр ч бас таарах магадaltaй тий. Тий, хинтээс таарж бол. Топууд хоорондоо ер нь үзнэ гэсэн л таамаг ер нь байдаг шүү дээ. Үзэгч бидний хувьд. Тэр чинь эхний 10 дотор ороод ирсэн тамирчдын хооронд л ер нь хамгийн хэрүүн өрсөлдөөн явна шүү дээ. Тэгэхээр Анитэй бол бас тактикаар л үзгөө. Тий, одоо тухайн үед тэгээ бэлтгэл хэрэг ах уу, тэгээ сэтгэл зүй бас хэрэг ах уу, тэрнээсээ шалтгаалж тактик боловсруулна да. Тэрнээс юу юуг одоо хамаагүй наана. За тэрнтэй дараал тгийч юм уу тий. Тэгэх юм бол ер нь одоо яг цагаа тулахын юм чи өөр өгдөг шүү дээ. Тэгэхээр яг одоо бэлтгэл сургуульд өөрийнхөө сэтгэл зүйн байдал хэр байна, тэрнээсээ шалтгаалж тактик боловсруулна да. Та чинь одоо ямар мэрэгчлээ вэ? За би Отгон тэнгэр их сургуулийг санхүү эдийн засгчаар төгссөн. Гэтэ мэрэгчлэр бол ажиллаагүй. Тэгээ Билярдараад ажиллаж. Билярдараад ажиллаж. Одоо билярдаас өөр нэг сэвтэй хийхгүй сте. Яг эндээ л анхаарнаас яг тамирчны
замналаар. Тий, ерөнхийдөө бол одоохондоо яг эд байгаа үедээ бол яг эндээ анхаарад энийгээ жоохон тууштай явуу гэж бодод байгаа. Яванд бол билардны дасгалжуулагч юм уу, ер нь нэг тийм эмгэгтэй тамирчид одоо гоё бэлдээ гэсэн тийм бодолтой. Явандаа тэгэхээр ер нь эндээс нэг нас хамаагүй үстэй ер нь. Нас бол хамаагүй. Гэхдээ одоо ингээ нөгөө олон улсын тамирчдыг харахаар угаасаа ингээ багаас нь бэлтжиж тэр тамирчин ингээ сайн болж байгаа байхгүй юу? Тэрнээс шууд ингээл нэг 30 өрсөн үнийг ч юм уу 40 өрсөн үнийг ингээд лаг тамирчин болох гол ингээд бас хэцүү шүү дээ. Гэтэ нас хамаарахгүй ч гэсэн тэгээ нөө сэтгэл зүй биеийн байдлаасаа шалтгаалаад бас тэр нэг одоо яалтч нэг тийм насны юм байгаа л да. Тэгэхээр одоо яг энэ дээр бол их хуучин бол одоо нэг 10 жилийн өмнө хэд Монголын спорт бол тийм биш байл л да. Хүмүүс ингээ ажиллаа хийгээд тэгээд завсраар нь хөрхий бэлтгэлээ хийгээд тэгэл нэг тэмцээнд явдаг те. Тэгэхээр чинь яаж амжилт гаргав те. Одоо бол яг энэ нэг клубын систем рүүгээ ороод те. Цэлэнгээ аваад амжилтандаа л анхаарна. Өөр юм сатаарахгүй. Тий, ерөнхийдөө яг одоо ч гэсэн тэр байдал үргэлжилсэн хэвээр байгаа л да. Ер нь хэвээрээ яв. Хэвээрээ. Яа тэгэхээр Монголын нөхцөл чинь өөрөө ямар илээ те. Яалчгүй ингээд нөгөө билард хөөгөөд ингээд шарик хөөгөө яваад хэцүү. Угаасаа одоо манай одоо за нэг 60 тамирчин байлаа гэхэд 60 одоо маш сайн тамирчин байлаа гэхэд тэрний нэг 5 юм уу 6 л цалиа аваад яг тийм шилдэг одоо тамирчин болох гэж яваад байгаа байхгүй. Тэрнээс үлдсэн нь бол ёстой яг нөгөө мөнчгөрөөрөө гэх юм уу. Нөгөө ажлаа ингээ билардаа тоглолдог тий. Яг нөгөө ажлаа хийхгүй билард гэхээр амьдрал болохгүй очих гээд байдаг. Яг нөгөө ажлаа дан ажлаа хийхээр нөгөө билардаа бас нэг ингээд аваа явчмаар байдаг. Тэгэхээр ингээд тим тамирчид бол зөндөө байгаа л да. Тэгээ тэн дээр бас ингээд нөгөө бодлого менежмент л бас хэрэгтэй байх л та. Төрцсөн хүмүүс бол тэгээд сараа гарч ирэх юм байна л да. Тий, тэгэл одоо нэг хөдөлгөөнтэй хүмүүс бол тэгэл давхар нэг артлаа зохицуулаад билардаа гэж явдаг ч юм уу тий. Надад бол яг зүгээр нэг юм бодол орж ирэхгүй юу. Хятад ингээд баг 7 хоног болго өндөр бооцтой тэмцээн болж байгаа гэдэг шүү дээ. Тэр баг урд байж юм шиг шүү. Тоглоод зүгээр хожоод мөнгөний аваад цуглуулад байж. Тий, ерөнхийдөө манай ихэнх тамирчид бол одоо хятадд зарим нь бол одоо билард толгой амьдарч байгаа гэх юм уу? Билардаар амьдарч. Тий, билардаар амьдарч байгаа тэмцээнд ороод улсынхаа нэрийг гаргаа явж байгаа. Ингээд зөндөө тамирчид байгаа. Таны хувьд бол арай мэрэгжлийн тал руу юм байна шүү дээ. Миний хувьд болохоор яг одоо тэр тамирчдын хувьд болохоор яг хейболоор дагнаж явдаг. Миний хувьд болохоор снукер гэдэг хөвчлээ снукертэй өөрөө дуртай болохоор яг нэг хятад одоо ингээд байгаад тэгээд шаардлагагүй л да. Аль болох Монголдоо ингээд байгаад бэлтгэл сургуулиудаа хийгээд ингээд. Дэлхийн ингээд хамгийн их үзэгчтэй спортыг жигсаах гэхэлэр билард 11 дэд юм байл л дээ. Одоо ингээд сакс, хөлбөмбөг, бейсбол гэл ингээд одоо жудаа мудаа гэж явж байгаа 11-т ороод ирд юм бэл. Тэгэхээр ер нь бол одоо сая ингээд одоо хэдэн 100 сая ингээд үзэгч байна. Тэгэхээр маш их боломж ер нь ингээд дэлхийд ингээд байгаа шиг байна. Хятадын нэг шилдэг тамирчин байлаа шүү дээ. Тэрний араас ингээ амар олон хүн дагаж явдаг байхгүй. Одоо палкинд байрна тий. Тэгэл ингээл ус ундаа цүнх тий юм уу хувц сонрын ингээ басажсэн яваа тий. Яа тэгээд энэ ихээр бүр тийм болтлоо дуртай байгаа байхгүй тэр хүний тоглолт тэр билард нь тийм болтлоо дуртай байгаа байхгүй. Манай Монголын хувьд л арай өөр олон улс ч гэсэн арай өөр. Тэгэхээр бүр хятадын тэр хөгжлийн төвшин бол бүр ярих юм байхгүй бурлаг болцсон. Одоо ингээл даа хятад болж байгаа тэмцээн ингээл утсаараа хайгаад үзэнгөө зүгээр ингээл тэр хүн тоглолтоо игээл гараа явангууд гарын үсгийг авахгүй зүгээр эндээс ингээ ойч ирэлж байна. Бүү ийм урт ойч ирт. Бид нар чи очиж шокнд орж байгаа ш. Би одоо Монголд ингээ шилдэг тамирчин байгаа шүү дээ номер 1. Тэгэхэд миний араас одоо хинч тэгж гарын үсгийг авах гэж юу ингэж яхахгүй шүү дээ. Тэгээ тэр мэрийг хараад ингээр тэр яа тэгж гоё хөгжүүлснээ харахаар бүр амар гоё бахархалтай санагд. Тэгтэл тэгээд Монгол залуучууд тийм амар хүмүүстэй өрсөлдөд хожоод байгаа юм байна өөр спортоор. Тий, хожиж байгаа тэр хүмүүсийг хожиж байгаа гэхээр манайханд уг нь бол одоо тийм сэтгэл зүй, тэр чадвар, нөөц бүх юм байгаа хөх. Гол нь дэмжлэг. Тэгээд нэг жоохон одоо маркетинг тий бодлого тийм юм л дутаад байгаа юм болоо даа л гэж миний хувьд бодоод байна шүү тий. За баярлалаа. Хоёулаа бас нэлээд удаа ярилцлаа. Тэгээд гоё сонирхолтой зүйл ярилцлаа. Тэгээд би бол зүгээр нөгөө та ингээд өөр хэвлүүд их олон ингээд өөрийнхөө тухай ярилцсан учраас тэртлийг нэг дахиад яах гэж бодлоо. Тэгээд ерөнхийдөө энэ спорт бол асар их одоо тэрүүн доллар эргэлддэг одоо ийм спорт юм билээ. Тэгээд дэлхийн даяараа бол
маш их одоо хэдэн зуун сая одоо үзэгчтэй. Асар их ингээд нөөц боломжийг араасаа дагуулж явдаг юм спорт. Тэгээд ивент тэгснэр ч гэсэн маш их хэд юм билээ. Тэгээд таныг тэр одоо том боломжийн дунд очиж суугаасай гэж одоо чиглэлээсээ өсөн өрөөё. За ямарсан нэвтрүүлэгтээ өрсөн баярлалаа. Тэгээд одоо бас явах гэж байгаа тэмцээн маань таны хэлдгээрээс 5 тэрбумын шагналын сартай тэмцээн байгаа. Тэгэхээр бид нар бол иймэрхүү тэмцээнд бол байнга явж байгаа. Урагшаа хятад одоослоо. Тэгэхээр одоо энэ тэмцээнд логогоо зөвлөх компаниа сурчлаа гэсэн компани ч юм уу те энэ тамирчдыг дэмжиж гэсэн хүмүүсээ л гоё дэмжирээ гэж хэлье. За тэгээд нэгдүгээр спортоор эх орныхоо нэрийг мандуулаарай. Тэгээд хоёрдугаарт тэнд байгаа бүх одоо мөнгөний хувь амаарай. Тэгээ гуравдугаарт гэх юм бол тэр дэлхийн одоо од тамирчин болоорой гэж хэлээ. За баярлалаа. За заага үзэгч та бүхэндээ ГГ Монгол подкастын шинэ дугаар хүргэлээ. Манай өнөөдрийн дугаарт бильярдын спортын Монголын номер 1 тамирчин Азийн авраг за удахгүй бас дэлхийн аврагт эх орнууд төлөө оролцож байгаа. Наранtuяга бид үрж оролцууллаа гэж баярлалаа. Дугаараа ивент тэтгэгч Elite Pool Club